Манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үндэсний хэмжээнд их эмэгтэйчүүд хүүхдэд 3 дахь шатлын толгой тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм байгууллага. Нөгөө талаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын хувьд нөгөө үндэсний төв эмнэлэг учраас төгсөлтийн дараах сургалтыг хариуцдаг. Энэ чиглэлээр бид нэр 1998 оноос эхлэн тусгай эрх авснаар төгсөлтийн дараах сургалтаар их эмэгтэйчүүд хүүхдийн эмч мэргэжилтнийг бэлтгэх энэ үйл ажиллагаа хариуцсан ажилтдаг эрүүл мэндийн байгууллага юм аа. Ер нь резидент эмч гэдэг бол одоо эрүүл мэндийн байгууллага дээр маш олон цагийг өнгөрөөдөг. Тэр орчин нөхцөлийг одоо бүрдүүлэх хангах асуудал тулгымцсан асуудал болсон юм аа. Тэгээ энэ эмч мэргэжилтнүүдийн маань одоо ажиллах суралцах орчин нөхцөлийг сайжруулахад хас банкны хамт олон хас банкны харилцагчид хэрэглэгчдийн зүгээс одоо манай байгууллагын одоо санал хүсэлтийг үндэслэн одоо энэ орчин нөхцөлийг сайжруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа явдал бид бүхэн маш их баяртай байна. Манай төвөөс бэлтгэгдэж гарсан эмч мэргэжилтнүүд маань цаашид эрүүл мэндийн салбарт он удаан жил доктор суурьшилтай ажиллахад яг энэ суралцах явцдаа одоо орчинг бүрдүүлэх энэ чанартай эмч мэргэжилтэн бэлтгэх асуудал туйлын чухал байдаг. Тэгээд удахгүй болох одоо шинэ жилийн баярыг тохиолдуулан хас банкны хамт олон удирдлага харилцагчид та бүхэндээ их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон манай төвийн резидентийн сургалтанд одоо суралцж байгаа 2 дугаар дамжааны 130-аад одоо хүүхдийн эмч мэргэжилтнүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувьяасаа шинэ оны мэндийг хүргэе. Ирэх 2021 онд та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй сайн сайхан байхын үлцэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.